За оюу толгойн зардал яг юунд гараад байдгийг гадныхан Монголын байлиг зөөгд дуусчих юм шүү гэх мэт хардлага байдаг. За ингээд оюу толгойн одоо гол бүтээн байгуулалт явдаг энэ газар доорх ажлуудыг одоо танилцуулахаар ингээд аялж байна. За энэ бол одоо газрын доошоо 1.3 км-ийн гүнд гол ажлууд явагдаж байгаа. Ингээд Монголын хамгийн хурдан, хамгийн том лифтээр доошоо бууж байна. Энэ газрын гүний хэмжээг зүйрлэх юм бол 400 давхар байшинтай тэнцэнэ гэж байгаа. Тэгээ энэ босоо хамаа гэхэд бол одоо оюу толгойд 5 6 байдаг юм байлээ. За ингээд одоо газар доор хот гэж баг нэрлэж болохоор энэ автобусны зогсоолтой за маш урт хонгилуудтай энэ оюу толгойн далд уурхаар бид нар ингээд орж байна. За энэ оюу толгойн далд уурхайн энэ нийт хонгилууд бол одоо дээр доор торлсон хоорондын уул зуруутай ийм нийтдээ 200 гаруй км буюу Улаанбаатараас Дархан орох хэмжээний ийм урт хонгилууд ингээд 1.3 км-ийн доор байгуулагдсан. За энэ бол ерөөсөө оюу толгойн одоо гол зардлуудын нэг. За энэ ингээд бүх хонгилоо ингээд бэхжүүлж төмөр бетоноор ингэж хүчтгэж явд юм байна. За ингээ олборлтын хэсэг өрнөдөг. Ер нь бол одоо оюу толгой өнгөрсөн хугацаанд энэ гол одоо зардал энэ гүний уурхайд шингэсэн. За ингээд нэгэнд ашиглалтанд орсон хойно бол хамгийн бага зардлаар хамгийн найдвартайгаар ажиллах дэлхийн хамгийн том уурхайнуудын нэг болно. За энэ гол технологи нь бол яадаг вэ гэхээр одоо хөдрийн биет нь газрын гүнд байгаа учраас газар доогуур шургаж ороод за доороос нь олборлж байгаа. Энэ бол одоо газрын татах хүчийг ашиглаж ингээд хямд зардлаар олборлох юм ажил юм. Далд уурхайн олборлт бол одоо 2-3 жилийн өмнөөс эхэлсэн. За зарим хүмүүс ойлгохтой бол газар доор ингээд алт зэс тэр чигээрээ байж идэв шиг боддог. Гэтэл энэ олборлсон хөдрийнх нь 2% зэс байдаг. Зэс ягавлагтай. 98% нь бол хаягдлуулт юм аа. За ингээд олборлсон хөдрөө энэ газар доор байгаа одоо анхдагч ботлуур гэдэг энэ том байгууламжид бодолдог. Энэ бол улсын төлбөртэй тэмцэх хэмжээний энэ том байгууламж юм. За бид ингээд талдуурхаатай танилцаад буцаад дэшээ гарлаа. Тэнд олборлсон тэр хөдөр буюу одоо энэ шороог одоо дээш нь ингэж 6 км урттай юм туузан дамжуургүй конвейераар ингэж зөөж баяжуулах үйлдвэрлэлүүгээ явуулд юм байна. За энэ баяжуулах үйлдвэрлэл Монголд хамгийн том тооцогдох баяжуулах үйлдвэрүүдийн нэг 3 давхар эвлийн цамхагтай тэнцэх хэмжээний төмөр каркас орсон гэж ярьдсан байлээ. За ер нь бол оюу толгойн уурхай бол одоо дэлхийд 4-т орох юм том уурхай болох юм. Одоо Монголд дэлхийд дэлхний 5-д орох юм том бүтээн болтод юу илээгээ бодохоор одоо үнэхээр санаанд орохгүй байна. Монголын газар бол 18-т ордог. За оюу толгойн ажилчид за энд ингээд оюу толгойн ажилчид одоо хоолнд орж байгаа хэсэг харагдаж байна. Ер нь нийт ажилчдын 97% нь монголчууд гэж байгаа. Оюу толгойн уурхай байгуулагдсан цагаас хойш нийтдээ 14.4 их 80 төгрөгийн одоо татвар хураамжийг улсад төлрүүлсэн байна. За оюу толгойн уурхайг дагаад бас дотоодын үйлдвэрлэл жижиг дунд үйлдвэрлэл хөгждөг. Нийтдээ 540 орчим компани үйлдвэрлэгчээс одоо бараа бүтээгдэхүүн худалдаа авдаг. Нийт 8 их 80-ийн худалдаа авалт хийсэн гэж мэдээлэл байна. За оюу толгой компани бол байгалийн нөхөн сэргээлт ойжуулах ажлуудыг бол Өмнө Говь, Сэлэнг, Булган аймагуд хэрэгжүүлдэг 100 сая мод өвлүүлэн үлдээ гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлээд одоо 36 орчим сая модыг шууд болон дүүцүүлэх хэлбэрээр ургуулад байгаа гэсэн зэрэг мэдээллүүдийг өгч байгаамаа. Ер нь бол одоо Монголын баялаг, Монгол компани, монголчууд тэр оюу толгойн уурхайг одоо зогсоон, экспортыг гацаана гэдэг нь үнэхээр одоо эдийн засгаа хорлож байгаа юм үйлдэл. За харин одоо оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нь бусад зүйлүүдээр сайжруулах хилцэх асуудлууд бол байх нь бол зүй ёсны хэрэгээ. За 2009-10 оны үед бол одоо оюу толгойн уурхайг олборлох тэр технологи Монголд байгаагүй, хөрөнгөнж байгаагүй. За тухайн үед бол одоо түүхэн гэрээ байгуулагдаж энэ оюу толгойн уурхай эхэлсэн. За ингээд өмнөөс хойш одоо үе үеийн засгийн газар улсын их хурл сайжруулахаар ажиллаж байгаа. Гэрээгээ саяхан Монгол засгийн газар бас түүхэн гэрээ байгууллаа гэдэг одоо мэдээж чинь би бас энэ болгонд бол их баяртай байгаа. Улам сайжруулах, улам одоо монголчуудын хүртэх өгөөжийг ойртуулах, нэмэгдүүлэх шаардлага бол байгаамаа. За тэгээд 1000 сонсохоор нэг үзээ гэдэг хүтнээс одоо энэ хөө лого хийлээ. Баярлаа.